Сайн байцгаана уу? Намайг Батболд гэдэг. Намайг Жаргалан гэдэг. Бид та бүхэнтэй автомашинтай холбоотой бүхий л сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Та бүхэн сонирхсан асуулт, хэлхийг хүссэн зүйлсээ сэтгэл болгон үлдээхээс гадна бусаддаа түгээгээрэй. Өнөөдрийн подкаст маань эхэлж байна. Шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор автохийн компани захирал Лавсрын оролцож байгаа. Тэгэхээр бид өнөөдөр бас өмнөх дугааруудаараа бол одоо ерөнхий мэдээлэл болон за мөн автомашины моторын буюу одоо энэ моторын тослогооны системийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол залуучуудаа жолооч нартаа өгсөн. Харин өнөөдөр бол мөн бас нэгэн чухал эд анги болох бензин түлшний системийн бохирдол, за тэрнийг бас яаж цэвэрлэдэг, ямар одоо бас шалтгаан бохирдол гардаг, тэрнээс болж бас ямар асуудлууд үүсдэг гэх мэтлэн олон зүйлүүдэд ер нь бас хариулт өгж жолооч нартаа бас хэрэгтэй мэдээллийг хүргэхээр өнөөдрийнхөө шинэ дугаарыг бол бэлтгэж байна. Тий, бензин түлшний системээс гадна бас дизель түлшний систем байгаа. Ер нь түлшний систем гэж ярьчихад бараг болчих. Мөн газ байгаа, сүүлийн үед манад газаар явдаг, газаар ажилдаг мотортой машинууд их орж ирсэн. Одоо тижээлийн систем гэж ярьдаг зарим хүмүүс тийм ээ. Түлшний системийн талаар цөмрөө ярилцгаая. Подкастын ерөнхий ивент итгэгч Автохим компани. За тэгэхээр бид нар бол бүгд адилхан жолооч хүмүүс. Хүмүүс одоо юу гэдгийг машинд бол механик гэмтэл, бохирдлоос үүдэлтэй гэмтэл гэдэг одоо хоёр төрлийн гэмтэл байгаа шүү дээ, тий. Ер нь бас ерөнхий дийлэх гарч байгаа. Тэгээд одоо автохийн компани Protect брендийн бүтээгдэхүүнүүдээр бол ер нь бохирдолтой холбоотой энэ эвдэрдэг гэмтэл асуудлуудыг бол ерөнхийдөө бас цогцоор ингэж шийддэг. Биднээс бол бохирдолтой холбоотой гэмтэл гэхээр л одоо мотор хороод нөгөө л тос маслаа солиогүйгээс болж гардаг асуудлууд гэд ярьдаг. Түлшний буюу одоо энэ бензин түлшний системийн бохирдол гэж юм яг ямар бохирдол үүсээд тэр банкн дотор буюу одоо тэр системд ямар бохирдол үүсдэг юм бэ гэдгийг бас дэлгэрэнгүй тайлбарлая те. Ер нь түлшний систем гэхээр манайхан ойлгох бах дотоод шаталтын хөдөлгүүр бидний мотор гэж ярьж хэвшсэн энэ машины гол хөдөлгөж байгаа энэ хөдөлгүүр маань түлшээр ажилладаг. Тэгэхээр түлш шатхууныг одоо шаталтаас дэсрэлт үүсч маш өндөр даралтаар одоо ухрах тавьчих хөдөлгөөнийг эргэлт хөдөлгөөн болгож хувиргаж одоо дотоод шаталтын хөдөлгүүр ажилладаг гэсэн үг. Тэгэхээр хэдий ч нэ түлш гүйцэд шатнав, тэдний ч нэ өндөр хүч чадал гардаг. Ашигт үйлийн коэффициент өндөр байна гэсэн үг. Тэгэхээр түлшний систем бохирдсноос болоод дутуу шаталт явагдаад дутуу шаталтаас юу үүсдэг вэ гэхээр дутуу шаталтаас нэгдүгээрт хөдөлгүүрийн хүч буурдаг. Хоёрдугаар дутуу шаталтаас үүссэн хөөд ордог, дараагийнхаа юмыг бохирдуулдаг байна. Түлшний систем юунаас болж бохирддог талаар гуруула ярилцъя. Тэгэхээр түлшний системийг бохирдуулахгүй байх үүднээс автомашин үйлдвэрлэгчид төрөл бүрийн одоо түлшний шүүр, одоо дизелийн, бензинигээд одоо цаасан механик тоос шороо холцыг түлшний систем рүү нэвтрүүлэхгүй байх хангалттай тийм одоо шүүр тэр юмнуудыг тавьж өгсөн байдаг. Гэтэл тэрийг юу давж бохирдуулаад байдгийг та хоёр ер нь юу гэж бодож байна? За миний ойлгоцоор бол ерөөсө түлшний системийн бохирдол гэж ерөөсөө би бол нэг боддгоо байхгүй. Бохирдно гэж ерөөсө төсөөлдөггүй. Ерөөсө бохирдол гэхэл мотор аваатайгаа л ярьдаг те. Ер нь тэр нэг шүүр бол нөгөө л одоо том одоо ширхэгтэй энэ хог одоо юу гэж уустгүй юмнуудыг шүүдэг. Шорооны ширхэгч гэх юм уу те. Арайч одоо банк руугаа чулуу шороо өвс мөвс хийгээд идэг юм байхгүй. Гэхдээ яг салхиар ч юм уу те. Нарийн тоос шороо байж болох юм ордог. Тэрнээс өөр та хоёр юу байна гэж бодож байна? За жишээ нь одоо ингэдэг юм л да, одоо би ерөнхий бохирддог зайлшгүй одоо зугдах боломжгүй түлшний системийг бохирдуулаад байдаг хоёр хүчин зүйл байдаг. Энийний нэг нь ус чиг. Тэгэхээр энэ ус чигийг хаанаас үүсдэг гэж бодож байна та хоёр? Чиг. Яг юу гаднаас орж ирсэн агаар
тайл хамт орж ирэх болно. Тэрнээс одоо машин угааж явахдаа банкныхаа тагийг онгорхоо угаана гэж явах тийм. Тий, яг хоо би бол тэгж ойлгож байна. Ус чигний холц ус чиг бол тэр шүүрийг бол нэвтлээ галчиж байгаа тийм үү тэр бохирдлууд. Тэгэхээр ус чиг бензинтэй адилхан шингэн түлштэй адилхан шингэн учраас тэр нөгөө цаасан шүүрийг бол чөлөөтэй нэвтэрж гараад дараагийн хамиг бохирдуулах нь шүү дээ. Тэгэхээр бензиний бохирдлууд одоо юу гэдгийг муу бензинээс болж бас тийм ус чигний холц давхар муу бензин тавд орж ирэх үү? Тэг яг зүгээр савнаас хийсэн бензин колонкоос хийсэн бензин ч гэсэн ер нь ус чиг явж идэг. Энэ хаанаас үүсдэг юм гэхээр одоо бензин хадгалж байгаа колонкийн том савнууд ба шүү дээ. Тэрэнд дүүрэн байж байгаа дундралаа гэх дээр нь тодорхой хэмжээний орон зай үүсдэг. Тэгэхээр тэр дундарсан хэмжээгээр үүссэн тэр зайд гаднаас агаар одоо даралтыг хэвэн байлгахаар агаар нөхөгдөж орж ирж байд юм байна. Одоо том савнуудад бол амьсгалын галапон гэж байдгийг. Машины одоо бензиний баакнд бол одоо бас тэр даралтыг зохицуулж яадаг евап систем ч гэх юм одоо ингээд ийм хэвийн байдалтай байх. Тэгэхгүй бол вакуум болчих юм бол нөгөө бензин ч сорогдохоо байж штэ. Тийм учраас агаар чөлөөтэй солилцож яадаг. Тэгэхээр гаднаас орж ирсэн агаар их бах хэмжээний чихтэй байд. Одоо өнөөдөр бид гурвангаас сууж байгаа тэнгэр бүрхэг байна. Хэрв одоо цаг уурын шинжилгээний газраас ч гэдэг юм уу энэ чигийг хэмжээд үзэх юм бол ойролцоогоор нэг 60 70% чихшилтэй байдаг. Тэгэхээр энэ чихтэй агаар тэр савны орон зайд орж ирэхээр тодорхой хэмжээний чиг байжгаад өдөр дулаахан байжгаад орой сэрүүхэн боллоо ч гэдэг юм уу. Эсвэл одоо дулаан газар байжгаад хүүтэн газар руу гарлаа ч гэдэг юм уу. Энэ тохиолдолд температурын зөрүүгээр агаарын чиг конденсацлагдаад тэгээд температур буурахаар нөгөө агаарт байж байгаа чиг ус болоод хувирчдаг юм. Тэгээд тэр ус өөрөөр хэлбэл нэг хүний дух хөлөрцсөн ч байдаг юм одоо машины нөгөө нэг дотор агаар дээрээ тавьчаад удаа явахаар нэг цантаа дотор талаас цантаад юм харагдах авчиж тий. Сонгох цант чинь тэгвэл агаарын чиг конденсацлах чинь байгаагийн нэг одоо жишээ байхгүй юу. Тий тэрнтэй адилхан тэгж чиг үүсээд тэр чиг нь өөрөө нөгөө ус болоод хувирчхаараа шатхуунаас хүнд учраас шатхууныхаа доор яваад орчдөг. Нөгөө хувийн жингээр шатхуунаас ус тий хүнд байх нь шүү дээ. Тэгээд бензин ноцоос түлшний ноцоосоор сорогдоод явахдаа замдаа нөгөө усанд байдаг эрдэс давс одоо ус ч өөрөө уралд орохоор зэв хаг үүсгдэг ингээд бохирдол үүсдэг юм байна. Тэгээд одоо түрүү поло тэр түлш шатхууныг дамжуулж яадаг тэр түрүү поло нарийнсан бүр цааш яваад халуун барсуунхан дээр очихоор нөгөө барсуунхаа бохирдуулаад барсуунх одоо яг цэвэр тоосруулж явах хэрэгтэй байтал солонгороод янз бүр болоод тоосруулаад эхэлдэг. Ингээл дутуу шаталт явагдчих. Түлшний системийн бохирдол гэж ерөөсөө энийг л хэлээд байгаа. Тэгэхээр энэ бохирдол бас уснаас гадна бас нэг хүчин зүйл байдаг юм байна. Тэр нь юу байдгийг гэхээр нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн өдрөөсөө эхлээд хуучирж идэв. Ууршилт явагдаад одоо тодорхой хэмжээнд ачих, буулгах, хадгалах явцад одоо шинж чанар алдаж идэг. Хамгийн энгийн жишээ монголчуудаа одоо бид нар хөдөө готгүй бүгдээрээ мэднэ. Одоо гүү барьж байгаа айлын хотонд очиод одоо хөхүүрээс найраг уухад ямар амттай байдаг вэ? Сайн шилэгдэж шүү. Тэгээд тэрийг одоо зөөгөөд нэг хуунцар канистер тээж аваад хотод ирээд нэг хонолчаад уухаар ямар болдог вэ? Яг тэрнтэй адилхан өөрийнхөө нэг шинж чанарыг алдаж эхэлж байгаа байхгүй. Ингээд шинж чанараа алдаад сулраад эхлэхээр эсэлтэл үүсээд эрзэн лакны хольц гэж тийм давирхаалэг юм бензинд ч бай, түлшинд ч бай үүсдэг. Тэр нь бас адилхан нөгөө бензин шатгуундаа уусч яваад замдаа бохирдуулах юмудаа бохирдуулаад бас нөгөө барсуунхан дээр очихороо бохирдол үүсгээд тэрнээсээ болоод бүр одоо зарим их бохирдсон барсуунх манайхан шэн гэж ярьдаг шууд ингээд тоосруулах зүгээр одоо юм шүршиж байгаа юм шиг болдог. Арай баг бохирдох юм бол солонгороод янз бүрээр тоосруулаад эхэлдэг. Энээсээ болоод дутуу шаталт явуулчих. Тэгээд тэр дутуу шаталт нэгдүгээр дутуу шатж гин гэдэг хүч муутай болно. Хоёрдугаар дутуу шаталтаас үүссэн хөөд ортог тэр нөгөө бохирдлыг бий болгоод дараагийнхаа эвдэрлэг эмтэл нөгөө бохирдлын руу явдаг байна. Эргээд нөгөө моторын тосыг дахиад нөгөө хөөд ортогноо ч холдож бохирдуулах нь дахиад нөгөө өмнөх дугаарууд дээр ярьсан шиг
тэр бохирдлуудыг үүсгэж эхлэх нь. Тийм одоо моторын бохирдол гэж өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Одоо тослогооны системийн бохирдол гэж ярьж байгаа. Дутуу шаталтаас болж одоо үүсдэг гэж яриад байгаа шүү. Тэгэхээр бас л одоо энэ бензин түлшний системийн бохирдол очиж нөгөө нэг дутуу шатснаас болж бас мотор дутуу шаталт үүснэ. Тэгэхээр бас мотор бохирдно гэж ойлгох юм шүү дээ. Тэгэхээр гуруула нэг юмыг одоо яг зогц дүгнээд хэлэхэд яадаг вэ гэхээр түлшний систем бохирдсон юм байна. Юугаар бохирдсон юм бэ гэхээр хоёр бохирдуулдаг одоо бидний зүгтах боломжгүй хоёр шалтгаан байдаг юм байна. Нэг нь бол агарын чигнээс конденсатлахсан ус чиг. Энэ нь бол бензиний бакнд ч явагддаг, бензин хадгалж байгаа колонкийн савнчгал явагдаж байдаг. Ийм байдаг. За зарим ховорхон тохиолдолд одоо механикаар бас одоо юу гэдгийг таг магын дутуу таглагдсан байгаа ч гэдэг юм механикаар ус орох ийм тохиолдолж гардаг. За нэгдүгээр хүчин зүйл нь байна. Хоёр дахь нь төрш шатхуун яалтчгүй манах бензин шатхуунаа импортоор оруулж ирдэг, холоос тээвэрлдэг, ачдаг, буулгадаг, хадгалдаг энэ явцад нөгөө бензиний чанар муудаад сулраад ирэхээр түлшний дизель түлш ялгаагүй чанар муудаад ирэхээр эсэлтлээс болж ийм эрзэн лакны хольцогч давирхайлаг ийм болд юм байна. Тэгэхээр энэ хоёрыг хичнээн сайхан тийм нарийн шүүртэй байгаа ч энэ хоёр юм бол зайлшгүй бохирдуулдаг байна. За ингээд бохирдлын тухай ойлгочлаа. За тэгвэл одоо бохирдлыг бид нэр яаж цэвэрлэдэг вэ? Юу юм штэ бүр гарцсан юм штэ. Одоо уул нь юу гэдгийг үйлдвэрээс нь одоо үйлдвэрлэгчд бол бараг шийдэж чадаагүй л юм одоо хүртэл те. Атман шиг үйлдвэрлэгчд одоохондоо ямар ч үсэн шийдээгүй, шийдэх боломж одоохондоо байхгүй штэ. Одоо нөгөө банк руу уучлаарай. Банк руу бензин, банк дүүрнэ, таглалчна. За тэгээд нам таглалчлаа. Тэгээд цаанаас нь бензин сорно. Тэгээ гаднаас агаар орж ирэхгүй бол банк ч одоо нөгөө хөхөгдөх нь шүү дээ. Одоо зүгээр яг инженеэр бодвол мэдээж төмөр банк хөхөгдөн ч гэж юу байх вэ? Зүгээр байгалийн хуулиар бол ямар нэг орон зай хэрэгтэй болно. Тэгэхээр гаднаас агаар орж ирнэ. Агаар нь ойлгомжтой чихтэй. Тэгээд гадаа хүйтэн болно. Монгол шиг нөхцөлд бол бүр орой болохоор сэрэг хүн болчдөг. Өдөр болохоор хаалган болчдөг. Бүр л их нөлөөлөх юм тий. Яалч Монголд бол бас жоохон хөтөлсөн. Ер нь Монголд гэлгүй хаасаагүй л энэ үүсэн. Гэхдээ Монгол бол илүү нөгөө эрсдэс уур амьсгалтай учраас илүү л энэ явагдана гэсэн. Би одоо сая л ойлгож байна л та. Миний ойлгосоор бол ерөөсөл банкнд бол одоо тэр түлш бензиний шүүр гэж байгаа тэр л шүүдэг. Янз бүрийн одоо нэг хог шороог л одоо шүүгээд тэр цаашаа нарийн суугаар оруулахгүй борсон тэр очиж одоо гацаахгүй ч гэдэг юм би тийм л ойлголт байдаг байсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ шүүр бол ер нь бол одоо яг тэр шингэнээс бусад одоо юу гэдгийг нөгөө хумхийн тоос гэж ярьдаг штэ. Тэр нарийн имийг ч гэсэн шүүдэг байхгүй энэ шүүр. Хангалттай шүүхээр цаасан шүүр. Гэхдээ нэг дан биш. Хэдэн давхар одоо маслын шүүрийг бид нэр задлаад үзэхэд гармушглаад хийцэн цаасан шүүр байдаг шүү дээ. Тэргээр бол ямар ч үлэн тоос юу ч нэвтрэхгүй. А гэтэл нөгөө усчийг болохоор яг шатхуунтай адилхан шингээ учраас дэрийг нэвтлээ гараа явчихд юм байна. А нөгөө эрзэн лакны хольц гэж тэр давирхайлаг тэр юм нөгөө бензин шатхуунтай уусцсан учраас бас нэвтлээ гараа явчихд юм байна. Тэгэхээр энэ миний нөгөө зүгтах боломжгүй шийдэх аргагүй зайлшгүй бохирддог бохирдол бол энэс үүсдэг байна. Тий. Тэгэхээр энэ бол зайлшгүй бохирддог. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар цэвэрлэх шаардлагатай байдаг. А өмнө нь бол одоо өмнө нь ч байна одоо гадуурч байгаа янз бүрийн одоо цэвэрлэгч бодиснууд байдаг. А гэтэл тэр усчээгийг яаж шатхуунтай уусгаж гэдэг юм. Усчээгээр бохирлогдсон юм яаж цэвэрлэх үү гэдэг юмыг л олон жил одоо судалгаа шинжилгээ хийж, туршилт хийж үзсний үндсэн дээр одоо Blue Chim группийнхан одоо тэр эрдэмтэд биосинтез нанотехнологи аргаар усыг тэр эрзэн лакны хойлцыг түлшин шатхуунд нь молекулын төвшөнд уусгаж цэвэрлэдэг. А тэргээр бохирлогдсон тэр хагнагаар юмнуудыг уусгаж цэвэрлэдэг үйлчилгээтэй. Ийм түлшний систем цэвэрлэгч дизелийнх, бензинийх, газынх гэдэг ингээд тус нь гаргаж авсан байна. Энэгээр цэвэрлэхэд бол энэ систем бол найдвартай цэвэрлэгдэнэ. А тэгээд бид нэр 2010 оноос хойш туршилт судалгаа явуулж байна. Том жижиг машин дээр хийгээд ямар хугацааны дараа түлшний систем бохирдож эхэлж байна гэдэг дээр. Тэгэхээр Монголын нөхцөлд бол нэг 2000 км за дээдл нь 3000 км яваад түлшний систем бохирдоод эхэлж байна. Энэ юу юм бэ? Орж ирээд юм уу? Эсвэл хизэнээс ингэж одоо нөгөө яг 2-3 мянга хизэнээс тоолсон бай. Энэ би сая юу ясангүй манай түлшний системээр цэвэрлснээс хойш. Түлшний систем цэвэрлэгч хийгээ цэвэрлэгчлээ барсан хүмүүс жигдэхэн тоосроод өгөлчлөө.
За энэс хойш ямар хугацаанд эргээд бохирдох нь гэдэг судалгаа хийж үзсэн байхгүй юу. Тэгэхээр одоо ойролцоогоор 2-3 мянган км яваад бохирдож байна. Тэгвэл жолоочнуудаа юу зөвлөх вэ? Автомашин эзэмшигчдээ юу зөвлөх вэ гэхээр протекийн түлшний систем цэвэрлэгчийг ийм хугацаанд хийгээд авах юм бол түлшний систем харьцангуй цэвэрх яваад байх нэ. А яагаад 2-3 мянган км явах хооронд хичнээн олон банк бензин дуусч байгаа шүү дээ. Тэр хооронд нөгөө усчийг яваад яагаад бохирдохгүй ийм хугацаа өрчөөхөө би дуршилтаар та нарт үзүүлжсэн та хуруу шилэнд ус бензин хоёрыг хийгээд дээрээс нь түлшний систем цэвэрлэгч ихээр нэгдүгээрт ганцхан хөдөлгөхөд яг цайс үлгэж байгаа юм шиг ус бензин хоёр нэгтчихэж байгаа байхгүй. А гэтэл яг машины банкнд бол тэр би хуруу шилэнд 50% ус 50% бензин хийгээд хүнд ойлгомжтой харагдахын тулд гэж хийж байгаа. А банкнд бол 50% нь ус байна гэж байхгүй. Тэр сайнда 1%, 2% тэрнээс ч бага байж магадгүй. Тэгэхээр тэрийг бол хангалттай зэвэрлэнэ гэсэн үг. А тэгээд дараа нь ингээд хуруу шилэнд одоо ингээд зайлаад харуулхад шилэн дээр ийм цагаан өнгөр тогтсон байна. Тэр өнгөр чинь бол тийм шилэн дээр тэгж тогтож байгаа юм чинь түлшний системийн дотор талын хаана одоо тэр түрүү поло гэдэг чинь тодорхой хэмжээнд шилнээс арай барзгар гадаргуу байгаа штэ. Тэрэнд тэр өнгөр шингэж өгж үлдчихэж байгаа байхгүй. Өнгөр үүсээд үлдчихэж чинь гэсэн үг. Тэгээд тэр нь дараагийн нөгөө түлш сэнгэлтээр дараагийн конденсац явагдаад нөгөө усчийг явахад тэрийг тодорхой хэмжээнд цэвэрлээд явуулаад байгаа байхгүй. А тэгээд тэр нь одоо байхгүй болоод ирэхээр бохирдож эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр тэр хугацааг л би 2-3 мянган км байна гэж бид нэр олж тогтоосон хэмжээ. Цэвэрлэн дахиад 2-3 мянган км-тэй санаа зовхгүй хамгаалагдаад явах нь. Тийм нэгсэндээ яг л тэр системийн хананд хамгаалалт болоод л одоо үлдчихээл дараагийн цэнэглэлтийн тодорхой одоо 2-3 мянган км тэр хугацаанд хийгдэж байгаа бензин түлшийг бол давхар бас цаашаа дамжуулахдаа цэвэрлээд очиод байна. Би энэ дэр нэг юм асуух гэдэг юм л да. Сая ярьж байна одоо нэг усчийг одоо тэр давирхааны хольц одоо энэ болгоныг бензин түлштэй нэг молекул болгоод одоо нэг болгочихж штэ тий цэвэрлээд. Мэдээж нэг бодис болоод очиод форсунктер очиод шатж байгаа. Бүрэн шаталт яваг. Тэгэхээр дан бензин бол одоо бүтэн шаталт одоо үүсгэнэ гэж ерөнхийдөө ойлгоно штэ тийм үү. Тэгэх юм бол хольцтой бензин хэр одоо чанартай шаталтыг үүсгэх вэ? Шаталтанд нөлөөлөх үү гэж би асуух гэдэг юм л да. Түүний тайлбар дээр танилцуулган дээр нь байж байгаа. Энэ түлшний систем цэвэрлэгчийг баакнд хийснээр одоо машины баакнд байж байгаа шатхуун тэр чигээрээ маш сайн шатдаг. Тэгээд маш сайн цэвэрлдэг. Шатхуун тэр чигээр одоо тэрнтэй холдохороо тийм юм болж хуурхна шүү дээ. Ийм одоо болноо. Тэгээд энэ баакнаас шатах камер хүртэл тэр урсгах замдаа бүх системийг цэвэрлэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг дангаар нэгээ цэвэрлэж байгаа юм шиг. Нөгөө бензинтайгаа ч юм уу тодорхой хэмжээнд 20-80 литр гэж ярьдаг. Тэр бензин шатхуунтайгаа холилдохороо тэр бензин шатхуун бүхэлдээ өөрөө цэвэрлэгч байж болох нь нэгт. Хоёрт өмнө нь тэр дотор нь ус явж байгаа доголдуулж байсан бол нөгөө эрзэн лакны хольц гэдэг юм шаталтанд нөлөөлж исэн бол энэ шаталтанд нөлөөлөхгүйгээр болоод чөлөөтэй шатдаг. Чөлөөтэй шатдаг гэж бүр тодтогч бичиж өгсөн ба. Тэгэхээр чөлөөтэй шатдаг цэвэрлэгч бодис болно гэж одоо заавар дээр бичсэн баг. Тийм учраас шаталтанд бол ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүй харин ч шаталтыг нэмэгдүүлж чинь гэсэн үг. Нэгсэндээ одоо бүгд нийлээл бүгдээрээ л ерөөсөө одоо шаталцаатай л төлшөлж байна л гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр энээр за тэгвэл бас нэг сони юм асуух хэрэгтэй. Сонь ч юм уу ч юм. Банктай бензинээ хүмүүсийн дадал зуршил янз бүр. Банктай бензинээ байнга шарын насаага явдаг юм байдаг. Эсвэл жоохон дундарахаар нэмчдэг өсөд байдаг. Ер нь ямар зүгээр. Ер нь болж өгвөл жоохон дүүрэн талдаа явбал зүгээр. Яг тэгэхээр бид нэр агарын чек конденсацлагтаад ус болж хувирдаг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр баакн дотор хэдий чиний их агаар нь тэдий чиний их ус үүснэ л гэсэн үг. Тийм байна. Нөгөө усыг үйлдвэрлэх гэх юм уу усыг ургуулах талбай арай их байна гэсэн үг тий. Талбай юу эзлэхүүн гэсэн үг шүү дээ. Тий. Одоо жишээ 80 литрийн баактай хүн нэг 10 литр 20 литр бензинтэй яваад байх юм бол 70 литрийн цаана 70 литр агаар чихтэй агаар явах нь шүү дээ. Тэр 70 тий. Тий, хэдий ч нэ их
агаар чигтэй агаар нь тэдний чинь нөгөө их ус үүснэ л гэсэн үг. За энэ бол ерөөсөө яг сая бид нар бол юунаас болж бохирддаг уу? Энийг яаж цэвэрлж болох талаар ерөөхдөө ярьж штэ тий. Энэ бол бензин дизель түвшний систем. За бас газ гэж байгаа. Бензин дизель болохоор одоо шингэн ингээд гүгээд одоо бас тэр бохирдол юм гарч байна. Газын дээр ер нь яадаг юм бэ? Яагаад тэр газ одоо бохирдуулаад бас тийм бохирдол гаргаад байна? Газ бол одоо тэр болоонд шахацсан байгаа колонкоос цэнгэлж байгаа тэр юм бол өөрөө шингэрүүлсэн хий байгаа. Тэр тийм шингээ хэлбэртэй явж байдаг. Тэгээд тэр лүү яг нөгөө зүгээр хэрэг онгойлгох юм бол тэр одоо ингээл агаартай шууд ууршаад хий болох нь шүү дээ тий. Тэр битүү систем тодорхой хэмжээний даралтай байж одоо шингэрүүлсэн хий байж байгаа байхгүй юу. Тэр лүү яаж хийдэг гэхээр тусгай калабангаар нөгөө цэвэрлэгч бодисоо хийчихаар бас нэг төрлийн бас цэвэрлдэг үйлчилгээтэй нөгөө бохирдол агарын чигний конденсатч байдаг юм уу тэрийг бас цэвэрлдэг үйлчилгээтэй тэр адилхан тийм газын цэвэрлэгч байдаг байхгүй юу. Колонкод бол колонкийн хошуу нь бол нөгөө шууд шингэн бидний нүдэн дарагдаад гойж байгаа шиг хийх боломжгүй. Яагаад тэгэхээр битүү орчинд байж даралттай байж шингэн байдаг учраас мөн тэрнтэй адилхан бидний нөгөө газын цэвэрлэгч болоонтой шахдаг. Одоо бидний нөгөө билетийн дэргэлдэг газ шиг хэлбэртэй юм байх нь шүү дээ. Тэрийг тусгай гушуугаар л тэр одоо газын болоон руу шахаад өгч чинь гэсэн үг. Тэр нь бензиний, дизелийн түвшний систем цэвэрлэгчтэй адилхан системийн цэвэрлдэг байх нь л гэж ойлгох. За тэгвэл түрүүн би бас нэг хальт яриад өнгөрсөн л да. Одоо энэ бензин түвшний системийн бохирдлоос болоод цаашаа тэр одоо мотор руу ч гэдэм дотоод шилталтаас болоод л одоо мотор бохирдох бас ихний бас нэг алхам болж байгаа тий. Гэдэг. Энэ мотороос гадна ер нь ямар сөрөг муу нөлөөнүүд байна. Бензин одоо энэ банк систем бохирдсноос болж гэдгээс болж ямар сөрөг одоо үр дагавар бий болох вэ гэж. За нэг дугаарт барсуунхнууд жигд бохирддаггүй. Одоо янз бохирддаг. Тэр нөгөө ус чиг тэр дотор ч одоо ингээд явж байгаа юмнууд цилиндрийн дараалалаар шаталт явуулж яхад бохирдол нэг барсуунх арай илүү бохирдоод нөгөөх нь арай бага бохирдоод ч гэх юм ингээд ирэхээр нөгөө барсуунхнууд янз тоосруулж эхэлдэг. Тэгээ янз тоосруулна гэдэг чинь цилиндр болгоны дахир гол руу өгж байгаа нөгөө поршин илгоо дээр үүсэж байгаа даралт харилцаа адилгүй болно гэсэн. Энэ харилцаа адилгүй болохоор нэг тесрэлт нэг хүчтэй яваад нэг хүч муутай яваад эхлэхээр моторын жигд ажиллагаа алдагддаг. Доголдож мэддэхгүй ч гэсэн ялихгүй жоохон дэргэж гэдэг юм уу юмнууд байдаг. За тэгээд энэ харилцаа адилгүй одоо өндөр нам тесрэлт үүсээд ирэхээр мотордоо нөгөө эвдрэл үүсхийн их үүсвэр болдог. Жижиргээ дэргээ дотроо байж байгаа тэр одоо эдэнгуудаа гимтэл үүсгэхээс гадна күүзүндээ жижиргээ өгнө. Тэ? Тэгэл нөгөө лапны ирзэнээс ахуулаад юу байдгийг гих мэтлэнгээр ийм нэг үр дагавар. Хоёрт нь нөгөө жигд биш тоосруулж байгаа нэг хүчтэй нэг хүч муутай тоосруулж байгаа аль их одоо бохирдолтой байгаа цилиндр дээр илүү нөгөө хөөд ортог үүсээд поршингийнхоо койлцыг бас жигд биш бохирдуулах. Тэгдүгээр цилиндрийн койлц илүү их одоо сувгандаа баригдсан байх бол хоёрынхаа арай гайгүй гурвынх нь ямар ч байдгийг гэдэг юм уу. Ингээд явхаараа бас нөгөө жигд ажиллагаа алдагдаад эхэлдэг. Тэгээд нөгөө детонац явагдана гэдэг. Одоо ингээд энгийнээр жишээ хэлэх юм бол одоо нэг 3 одоо менежерч гэдэг юм уу 3 засварчинч гэдэг юм уу хүн ажиллаж ийн гэж бодъё л доо. Тэгэхэд хоёр нь ажиллаа сайн гэдэг байдаг. Нэг нь таарахгүй байдаг, нэг нь бүр муу байдаг гэж байх юм. Ингүүл нөгөө энэ компани ч гэдэг юм уу тэр нөхдүүдийн хариуцсан тэр нөгөө жигд ажиллагаа алдагдаад эхэлдэг. Энэ нөгөө сайн ажиллаж байгаагийнхаа урмыг углаад нөгөөдгийнхөө хүчнээс сорооч гэдэг юм уу. Энтэй адилхан тэр цилиндрүүд нөгөө жигд биш ажиллагаа чинь л энэ юмнууд явагдаад эхэлдэг. Бие биенийгаа татдаг, чангадаг, зулгаадаг л юм. Энэ юм чинь тэр нөгөө одоо хэрв манай жолооч нар анзаарсан бол огцом хаазгч гээд машин хүч авахуулахаар мотор дотор нэг юм хоржигч дугарж агаад тэгээд хүч аваад дүүрээ хааз авчихаараа зүгээр болчдөг. Тэрийг бол дээр үед манай юуны тээврийн жолооч нар цагаан гол дуурна гэж ярьдаг. Энийг бол Орос юугаар бол одоо онлоор бол детонац явагдаж байна гэдэг.
Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгөө чангаагаад тэр дотор зохиод оргоо үүсэж ийн л гэсэн. Одоо энгийнээр тайлбарлах юм бэл тэр. Энэ яадаг вөхөр моторыг эвдрэлд хүргэдэг. Ийм юм байна. Мороор бол одоо нэг хөлн доголцоо. Тэгээд нэг доголцсон морин дээр ингээд мордоод явахарч нэг тухтай авшигддаг ш тэ. Тэгээ мориндоо ч өөрөө тухгүй байгаа эзэн дэж нэг. За нөгөө талаасаа энэ бол одоо яг механик эвдрэл гэмтэлтэй холбоотой. А нөгөө талаасаа дутуу шатлал явагдаад түвшний систем бохир байх юм бол бензин их зарцуулах нэ эдийн засгийн хувьд хохиролтой болж таарж байгаа биз. За тэгээд бохирдол цаашаа явагдаад одоо мотортой нөлөөлөхөөр тэрнээсээ болоод одоо бусдад ингээ гимтээдэг зарим үед хаалт янз бүрийн юм үүсдэг ч гэдэг юм уу ингээд. А тэгээд нэг тал энэ бол эдийн засгийн хувьд байна. А нөгөө тал нь дутуу шаталт явагдахаар утаад ортог гардаг. Нөгөө дутуу шаталтаас үүссэн угаарын байгаль орчныг бохирдуулна. Экологид бас хортой байх нэ. Гэх мэтлэнгээр. За тэгээд дутуу шаталт явагдахаар цаашлаад нөгөө одоо сүүлийн үеийн моторд ч одоо EGR систем гэж байна. А цааш нь дортогны шүүр уу катализатор гэж байна. Гэх мэтлэнгээр одоо тэгээд VVT-аач гэдэг юм уу юмнуудаа ингээ бохирдуулаад ингээл ерөөсөө доголдлын их үүсвэр өвчний их үүсвэр гэдэг шиг анхдагч нөгөө одоо доголдол гэмтэл эвдрэлийн их үүсвэр нь бол түвшний систем бохирцсноос үүдэлтэй байх нэ гэж ойлгож байна. Бид өмнө нь моторын тослогооны системийн бохирдлын талаар ярьж байхад одоо дутуу шаталтаас болж тослогооны систем сууг хоолой нарийсдаг гэж ярьж байсан шүү дээ тий. Тэгэхээр дутуу шаталт юунаас болж үүсэхүүхээр ахаал бас яг бензин түвшнийхээ бохирдлоос болж гарч байна. Тэгэхээр яг сая хэллээ л дээ тий. Юу банкнд одоо зүүнрээ цаашаа тэгвэл бүтээгдэхүүнүүд байгаа юм байна. Ер нь дан ганц юу гэдгийг бензин түвшний систем зөвлөгч, дизель түвшний систем зөвлөгч, газын түвшний систем зөвлөгч гэдэг 3 бүтээгдэхүүн байна уу? Ер нь банк руу ордог багцлаад хэлвэл хэдэн төрлийн юу байна? Цөмөрөө гяс надаас энд юунууд байна л да. Автохим компаниас гаргасан танилцуулга байна. Би хараа сууж байна. Энэ дээр байгаа танилцуулгуудаас товчхон танилцуулаад асууад явбал та хариулт өгөөч төхөө. За энэ дээр ингэж байна. За сая бензин, дизель, газын түвшний системийн талаар голчилж ярьлаа. Яадаг нь ярьсан тийм ээ. Одоо энэ дээр дизель хөдөлгөөрийн утаан намсгагч гэдэг нэг юм байна. Энэ ямар учиртай? Дизель хөдөлгөөрийн утаан намсгагч гэдэг бүтээгдэхүүн байна. Нэрлсэн нь дизель хөдөлгөөрийн утаан намсгагч, дизель анти-смог гэд нэрлсэн юм байж байгаа. Гэхдээ энэ зөвхөн утаан намсгахаас гадна бас өөр үр дүнгууд гарсан. Тэрийг бид нэр бас өөрснийхөө машин тэрэгэн дээр дуршиж үзсэн. Танилцуулган дээр ч гэсэн нарийн тайлбар юм байгаа. Тэгэхээр дизелийн утаан намсгагч гэхээр дизель машин ер нь бохирдол үүсээ, дутуу шаталт явагдаад ирэхээр жоохон хүчлэхээр хар утаа яд эхэлдэг. Хар утаа хийж ийн гэдэг чинь дутуу шатал явж гин гэсэн. Тэгэхээр дутуу шаталт явагдах шалтгаан юунаас болдгийг гэхээр нэгдүгээр апертур, барсуун, пар, плюнжер гэдэг за өндөр даралтын ноцоос гэдэг энэ юмнууд бүгд одоо төмөртэйгээ харьцдаг маш нарийн өнгөлгөөтэй тохиргоотой ийм юмнууд байдаг. Эдгээр тодорхой хэмжээнд нөгөө гацаа үүсдэг. Дээрэс нь тэр доголтой ажиллаад ингээд ирэхээр энэ дутуу шаталт явагддаг юм. Тэгэхээр энэ нөгөө цэвэрлэхээс гадна энэ бас өөрөө тослох үйлчилгээтэй. Тослох мөртлөө ямар нэгэн бензин шатхууны нөгөө шаталтанд муугар нөлөөлдөг, шаталтыг дэмждэг. Өөрөө одоо эн чин дизель түвшин дээр ярьж байгаа. Дизелийн цитаны тоогоос нь 3% нэмэгдүүлдэг үйлчилгээтэй. Дээрэс нь тослогоо болж өгдөг. Энийг хийгээд биднэрт юу ажиглагдсан гэхээр одоо энгийн апертуртай машины апертурын нэг тачигнсан дуу байдаг. Одоо бензин хөдөлгөөтэй машинд бол мотор зөгтөж байгаа гар үеийн дуурсан машин юм уу гэмээр таг хийсэн дуу их тодроод байдаг. Тэгэхээр энэ дизелийн утаа намсгаж хийж хахад тэр дуу нэгдүгээрт намсдаг. Тэгэхээр яаж өнөхөр тослогоо явагдаж байна гэсэн үг. За хоёрт нь яадаг вөхөр машин ингээд ерөнхийдөө хүчтэй байгаа юм шиг мөртлөө дизель машиныг гоё огцом ухсгээд хаас авахгүй болцсон байдаг. Одоо бидний манай нэг түгэлтийн бонго бид нар түвшний системээ зөвлөгчээ гэж мотор угаагаад хуучнаасаа хүч нь бол нэмэгдсэн байдаг. Тэгтээ нэг машин гүйцэтгүүлэх гэдэг ухсыгээд гიშгэхэд нэг жоохон дүлий ч юм уу. Огцом болдог. Тиймэрхүү байгаад байсан. Тэгээд бид нар
одоо энэ дээр бүх юм хэрэгжилчээд байхад одоо энэ яагаад нэг жоох юм дүлээ вэ гэдэг. Тэгээд энэ дизель утаа намсгч гэсэн. Тэг айгүй гоё тийм хөнгөн хааз авдаг болсон. Тэгвэл энэ дизель хөдөлгөөр утаа намсгчийг дангаар нь хэрэглэх юм уу? Эсвэл түвшний нөгөө дизель түвшний систем зэрэглэгч хамт хэрэглэж болох уу? Хамт хэрэглэж болно, дангаар нь хэрэглэж болно. Тий. Гэхдээ энэний савлгаа нь бол 150 мл-ээс авсан байдаг лөө дээ. Тэгээд энэ өөрөө нэг 50-аас доош литр, 40-аас 50 литр түвшинд хүрэлцээтэй гэж байгаа. Тэгэхээр одоо нэг 80 литр ордог банк дүүргээд хийх юм бол 2-ыг хийх хэрэгтэй юм байна. Эсвэл нэг 100 литр орчим ордогт бол 2-ыг хийх юм байна. Эсвэл одоо дизель түвшний систем зөвлөгчөө 80 литр дээрээ хийчээд нөгөөх нь дундраад нэг ойролцоогоор нэг 40-50 болоод ирэхэд нь одоо юугаа хийчих болох нь байна. Дизелийн утаа намсгach. Ер нь болцоотой бол тэр хэмжээнд зүгээр 2-ыг аваад хийчих хэрэгтэй байхгүй. 80 литр түвшинд бол 2-ыг ч гэдэг юм уу, 100-д 2-ыг ч гэдэг юм уу. Ингээд хийчихнэ. Тэгэхгүй бол их бензинд нэг жоох юм ичдэг нөгөөх нь хөрөлцөхгүй байдаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо манайд нэг юм тохиолдол байдаг. Ачааны том 150 200 литр ордог банктай 400 литр ордог банктай тийм том хөдөлгөөр байгаа байхгүй. Тэр баг шатгууны баг томорно гэдэг чинь бас нэг моторхон хэмжээ хүчин чадлаас болж байгаа. 6 цилиндртэй одоо юу гэдгийг 5000-аас дээш 4500-аас дээш хөдөлгөөртэй одоо зарим нь 6000 12000 кубын хөдөлгөөрүүд байгаа шүү дээ. Тэрэнд бол одоо нөгөө дундхан юун дээр нөгөө мөнгө одоо баг шиг түвшигээд хийчихгээд одоо улсууд бодголт нэг 80 литр түвш 400 ордог банкнд нэг 80 литр түвшигээд нэг ганцхан ширхэг дизель түвшний систем цэвэрлэгч хийчихээ. Тэгэхээр тэр чинь тэр том талбай гэж гэдэг юм уу? Цэвэрлж хүрэлцэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр харьцаагаар нь болж өгвөл банк дүүргээд тэгээд тэр дооз юмар нь хийвэл зүгээр байдаг. За дараагийнх нь. Дараагийнх нь дизелийн чиглэлийн юмнуудаа цөмөр базчи. Базаад. Дизелийн чанар сайжруулагч гэж байна. Энэ нөгөө түрүүний дугаар дээр ирдэг шиг бензиний чанар сайжруулагчтай адилхан дизелийн чанарыг анх байсан хэмжээнд нь одоо юу гэдэг ууршаад чанараа алдсан, тунгаагаа чанараа алдсан тэр дизелийг сайхан чанартай болгож ийн гэж ойлгож байна. Тийм. Ер нь банк дүүрэх болгондоо хийж явах шаардлагатай гэж одоо манай энэ үйлдвэрлэгч компани маань зөвлөсөн байдгийг. Тэгэхээр Европод жишээ нь одоо энэ түвшний чанартай гэж чанар нь мууж байна. Тийм учраас алдагдсан юмнуудыг нөхөх зорилттой юм бүтээгдэхүүн хийчихэд тэг зөвлөж байгаа байхгүй юу. Тэгвэл манайд бол бүр өшөөлөх хэрэглэх шаардлагатай. Энэ товчоор хэлэхэд бол түлш шатхуунд байдаг тэр нэмэлт пресат гэх тэр юмнууд нь зөөврөл, тээврэл, талхалтай явцад алдагдахад тэрийг нөхж байгаа зорилттой өөрөөр хэлбэл түлшийг шатхууныг шинэ болгож байгаа ийм л үйлчлэгтэй бүтээгдэхүүн. Түрүүний нөгөө банкнд үүсдэг эрдэнэ лакны холц чинь их удаан тээвэрлэгдээ замдаа ачиж буугаад ирээ зарагдах гад үр цаашаа хөдөө яваад хөдөө суман дээр бас зарагдах гад удахад алдагддаг юмнуудыг л буцаага нөхөж өгöd нь шүү дээ. Зөв үү? За дараагийн шат нь витамин л болж байна гэсэн үг юм биш тийм гэсэн да тий. Дараагийн цитаны тоо нэмэгч гэж байна. Цитаны тоо нэмэгч. Тий, цитаны тоо нэмэгдүүлэгч манайхан октаны тоо нэмэгдүүлэгч гэж бензин дээр ярьдیں۔ За. Тэгэхээр бензин хөдөлгүүр дээр бол тэрийг октаны тоо гэдэг байна. Дизель хөдөлгүүр дээр болохоор тэрийг цитаны тоо гэдэг байна. Энэ бол яг нэр нь л өөр болохоос одоо энэ нөгөө шатлалтын зэрэгэл гэсэн үг л дээ. Одоо 80 бензин, 92 бензин, 95, 98 гэдээ явдаг штэ. Тэр чинь бол октаныхын тоог л яриад байгаа байхгүй. Тэрнтэй адилхан дизель түвшний цитаны тоо нэмэгдүүлэгч гэдэг нь октаны тоо нэмэгдүүлэгчтэй адилхан л гэсэн үг. Тий. Тэгэхээр дизель хөдөлгүүр бол манайхаа үйл зууны хал гэж байх. Одоо сүүлийн үед яг евро энтер гэж яриад байна. Тэрнээс одоо дизелийн 92 ч гэдэг юм уу дизелийн тэтгсэн тийм тодорхой тоо байхгүй. Тэгэхээр дизелийн шатлалтын зэргийг нэмэгдүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгох нь одоо хөдөө гадаа яваад удаа хадгалагдсан ч гэдэг юм одоо ийм шатгаа авах. Эсвэл одоо евро түвших ёстой машинд арай чанар муутай түвш хийдэг ч юм уу. Ийм тохиолдолд тэр цитаны тоо нэмэгдүүлэгч хэрэглэх нь шатлалтыг сайжруулж өгнө л гэсэн. Ингээд дөрвөн бүтээгдэхүүн. За тав дахь нь зөвхөн дизель дээр тав дахь бүтээгдэхүүн ярьж шээ. Энэ дараагийнх нь тав дахь нь юу гэхээр дизель түвшний антигел гэж. Хол харж хол явна. Автхим компани. Дизель түвшний антигел гэдэг
байгаа. Тэгэхээр дизелийн түлш, өвлийн түлш, зуны түлш гэдэг хоёр янзын түлш байдаг. Тэгэхээр өвл одоо яг нөгөө улирал солигдох хооронд манай их хвчлэн тохиолдог дизелийн түлш зарцаад эхэлдэг. Зуны түлш нь болохоор арай жоохон өтгөнч гэдэг юм уу? Тийм байх нь шүү дээ. А өвлийн түлш бол өвөл зарцдаггүй тийм түлш. Ингээд ер нь улирлаараа ингээд солигдчихэдэг. Тэгэхээр зуны түлш хийцэн явж байгаад гинт хүүтэрдэг ч юм уу? Ингээд инхээр нөгөө түлшний өтгөрөө зарцаад тэгээд нөгөө машин дагуулдаад бүр унтардаг, асахгүй болдог юм байдаг. Тэгэхээр энэ дизелийн антигел гэдэг юм тэрийг зарцаахгүй байх зорилттой. Тэрэн дээр хийгээд одоо хасах 33 градус хүртэл зарцахгүй байхаар хийгдсэн ийм нэмэлт бүтээгдэхүүн. Тэгээд зарцсан хойно шууд хийчих юм уу? Үгүй, зарцсан дээр хийж болохгүй. Наач нэг заалт. Эний антигелийг хийхдээ тэр хийж байгаа түлш нэмэх хэмэд байна гэж байгаа. Тэгээс дээш хэмэд байж байгаа нөхцөлд энэ түлштэй энэ антигел гэдэг юм нэгэнт найраад холилдсноос хойш тэр хасах 33 градус зарцахгүй нь шүү дээ. Тэгэхээр яг одоо манайхан чинь яг тийм шүү дээ. Уур амьсгал тийм шүү дээ. Нэг өглөө босоод ирэхэд нөгөө цас орсон гэдэг шиг. Нэг өглөө босоод ирэхэд л одоо айхтар хүүдэрсэн байдаг. Хамгаалах байдлаар банка дүргээ зуны түвшээр банка дүргэгдсэн байдаг. Дуу шууд амар одоо банкаас суллаад асгалтай юм шүү дээ, тий. Тэгэхээр бас магадгүй маргааш нөгөөдөр одоо цас орох магадлалтай гэдэг шиг юм хүйтрэх магадлалтай байх. Улирал солигдох тэр мөчтүүд бол хамгаалалт байдлаар бас хийж болох. Тийм тохиолдолд яадаг вөхөр юу яадаг? Дулаан гаражд оруулаад хонуулж байгаа ч байдаг юм уу? Дулаан орчинд байлгаж байгаа. Хэрв машиндаа тэр түлшийг бүр хийцсэн бол. Колонкос ч гэдэг юм ямар нэгэн газараас авч байгаа бол бас шууд одоо гадаа хадгалагдж байгаа түлшин дээр хийх юм бол бас нэмэр муутай байна. Тэгэхээр антигелийг одоо яг найдвартай хэрэглээл гэх юм бол тэрийг нэмэх температурт болгож иж, түлшээ нэмэх температурт болгож иж хийх шаардлагатай. Тэрэн дээр бол би одоо хамаагүй одоо гаднаас нь баяалагдчих гэдэг юм уу одоо тийм зөвлөгөө өгмөөргүй байна. Энэ бол галын аюултай. Тийм учраас тэгээд одоо тэр сүүлийн үеийн түрүү полоч нь дандаа металлаар биш зарим одоо бас хунцраар хийгдсэн байхыг үгүйсэхгүй тийм учраас галын аюултай. Тэрийг бол зөвлөхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр түлшийг нэмэх хэмд байлгаж жаад хийх шаардлага. Энэ антигелтэй холбогдуулаад нэг юм асуухад энэ одоо бүгднийг өвлийн түлш хийж болдгоо. Яа тийм бол яг бас яг миний яг жаргалангийн асууж байгаа дэр миний асуух гэдэг юм бензин гэхтэл яг л нэг л байгаа шүү дээ, тий. Өвөл зуных гэхгүй. Тэгээд тийм харин тий. Заавал зуных, заавал одоо өвлийнх гэдэг байдлаар ингэж түлш гаргадаг юм дээрээс гайхаад. Тэр бол одоо ястай нэг нэвт үйлдвэрлэгчдийн эдийн засгийн бодлого юм юм одоо өртөг зардал нь яаж байдгийг тэрэнд байдаг бах. Тэрийг бол би одоо нарийн тайлбарлаж мэдэхгүй байна. За ингээд дизель дээр бол ерөнхийдөө бүтээгдэхүүнүүд одоо нэг юм болчихж байна. Тэр нөгөө DPF цэвэрлэгч болон оксикад хоёрын тухай. Одоо эндээсээ дамжаад бензин дээр орчих. За тэгэхээр дизель түлшний системтэй холбоотой одоо бид нэр 6 дахь бүтээгдэхүүн тайлбарлаж байна. Тэгэхээр DPF Super Clean гэдэг одоо манай бүтээгдэхүүн байдаг. Дизель партикал фильтрийг цэвэрлэдэг бүтээгдэхүүн. Энийг бас түлш руугаа хийгээд тэгээд нэг ойролцоогоор 40-50 минут тасралтгүй аль болохоор өндөр хаацтай явж иж бохирдол цэвэрлэгддэг. Энэ бол одоо бага зэргийн бохирдол бүр хүнд бохирдол биш, бага зэргийн бохирдол үүсээд чек хассан байгаа машинд тэгээд яг бол цэвэрлэгддэг. Энэ нэгдүгээрт бас адилхан түлшний системээ цэвэрлэнэ. Тэгээд бас өндөр шаталтаар калапангийн хөөд ордог. Цаашаа яваад дортгоны шүүрэн дээр үүссэн хөөд ортгийг цэвэрлдэг үйлчилгээтэй маш өндөр үйлчилгээтэй юм бүтээгдэхүүн ба. Тэгээд бас EGR систем гэдэг байдаг. Тэрийг бас цэвэрлэнэ ийм бүтээгдэхүүн. Энэ бол хэрэглэхэд маш амар банк руугаа хийгээд тэгээд тодорхой хэмжээнд одоо их хвчлэн манай тээврийн жолооч нар бол одоо ачиж аваад хөдөө гарахтаа хийчээд явах юм бол тасралтгүй тэр чинь машин ачаатай байгаа нэлээ өндөр эргэлттэй ингээд явхад бол илүү сайн цэвэрлэгдэх нэ гэсэн үг. Зүгээр манайхан бас нэг
одоо хот дотор дизель хөдөлгөөнтэй жижиг машин, суудлын машинтай улсууд байдаг. Энийг хийчээд тэгээд ойр зур яваад байдаг. Өглөө гараад ажил руугаа 3 км. Өдөржингөө тавьж байгаа л эргээл 3 км. Ийм тохиолдолд бол энэ бас дортогны шүүр цэвэрлэх энэ бодис маань үйлчлэх нь бол их сайн биш. Нэг шулуун замд жоохон өндөр хаацтай явж байгаа. Түлшний систем цэвэрлэгч, бензин түлшний систем цэвэрлэгч, дизель түлшний систем цэвэрлэгчийн хувьд бол тэрийг хийчээд заавал шулуун давхих хэдэн километр энэ гэсэн байхгүй. Тэр бол бензин шатхуун системээр урсчил байх юм бол тэр цэвэрлэгээ явуулж байна л гэсэн үг. Зөвхөн энэ нөгөө өндөр шаталтаар цэвэрлэгдэг Галапон, EGR тэгээд энэ DPF цэвэрлдэг энэ бүтээгдэхүүний хувьд бол тэгж өндөр хаацтай тасралтгүй дор хаяж 40-50 минут болж өгвөл цаг. Тэрнээс ч илүү явбал сайн. Бас тэгэхээр нөгөө турбоны гарахтлын сенсэн дээр очиж байгаа хөөд ортыг гэсэн цэвэрлжил таарна тийм ээ. Цэвэрлэгдэнэ. Бас нэг юм байгаа одоо том тийм их хөөд ортыг байдгүй гэж. Бас нэг юм юу гэхээр том тэрэгтэй улсууд маань за нэг утаа гарч байгаа гэрэл асчлаа, анивчаад байна. Хаазах байцлаа. Хоёроос дээш. Хаазах байц. Тэгээд эсвэл DPF гэдэг бичиг гарчлаа. Эсвэл юм утаатай ийм зураг гарчлаа. Тэгээд чек насчлаа. Тэгээ яах вэ гэдэг тэр үед энийг хийчих болох юм. Энэ бол ер нь хааз авахаа болно гэдэг бол нэлээд хүнд бохирдол. Одоо өвчнөрийн бол нэлээд хүндэрсэн гэсэн. Тий. Ер нь бол DPF ч бай, бензин машины катализатор ч бай, бохирдоод ирэхээр чек хасдаг хянахтаар. Тэр бол бохирдож шүү гэсэн тохио, бохирдлоо шүү гэсэн. Компьютероор онцлоод үзэхээр одоо яг каталист систем гэж гарна, эсвэл одоо бак 1, бак 2 гэж гарна. Энэ бол бохирцсон гэсэн үг. Хэр хэмжээнд бохирцсны компьютер бас тэдэн хувь заадаг компьютер одоохондоо ховорхон би баг байж аж магадгүй тэдэн хувь бохирцсон байна гэдгийг. Одоохондоо миний л мэдхээр тийм компьютер байхгүй. За тэгэхээр манайд бол катализаторыг цэвэрлэдэг. Одоо энэ бол эхний шатны. Өөрөөр хэлбэл имээр имчилгээ байх нь шүү дээ. Ийм уугаа задлахгүйгээр цэвэрлждэг ийм имчилгээ байх. За хоёр дахь шатны цэвэрлэгээ одоо хааз авах нь муудсан ч гэдэг юм уу нэлээд хүнд бохирдолтой ийм юмд бол DPF-ийг банк руу хийгээд дээрэс нь яндан мэдрэгчийн тайлж аваад яндан мэдрэгчийн нөхөр шахдаг, хөөс шахдаг тийм бас үйлчлэгээ цэвэрлэгээ байдаг. Тэгж цэвэрлэдэг. Тэр бол бас нэлээд одоо илүү их бохирцсныг цэвэрлж гин гэсэн үг байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл DPF-ийг хийгээд банкнда хийгээд тавихад цэвэрлэгдэхгүй хэмжээнд бохирцсныг бол тийм юмар цэвэрлж болох нэ. Хөөсөөр шууд тулж ажиллаж штэ нөгөө хөөсөөр шууд хөөс нь очиод нөгөө бохирдолтой уулзсан шүү дээ. Тэр хөөс дэвтээгээд уусгаад тэр одоо шаталтын өгж байгаа учраас тэр бохирдол зүгээр ч бидний одоо ингээд нэг хөөд ортог үлээхэд одоо хийсдэг хөөд ортог биш. Бүр хатуураад наалтцсан. Тийм хөөд ортогны тухай ярьж байгаа байхгүй. Тэгээ тэрийг ямар нэг юм үлээгээд одоо янагаарч маш хүчтэй одоо агаар үлээгдэж хойшоо гарч байгаа шүү дээ. Тэрэнд хойшоо гарахгүй бол одоо тийм хатуурсан бохирдлын тухай яригдж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг тэр хөөсөөр дэвтээгээд тэгээд бас тэр хөөсийг хийгээд 20 км тасралтгүй бас дөрөвний ээлдэх шиг өндөр хаацтай болж өгөл хурдтайхан шиг юу 40-50 минут явах шаардлагатай. Зарим машинд бол яг өөр дээр regeneration пункт гэдэг юм байдгийн. DPF-ийн цэвэрлдэг DPF гэсэн коноптой машин байдаг. Тэр бол коноп тэрийг хийчихэд конопо дараад цэвэрлж болно. Зарим машин тэгж DPF-ийн коноп дардаг биш. Зүгээр компьютер онцлогооны компьютер зоогоод дотроо regeneration пункттэй тийм байдаг. Бас нөгөө өөрөө тохируулаад моторын эргэлтийг өндөрсгөж намсгаад тэгээд тэргүүрээ цэвэрлдэг юм байдаг. Тийм байхгүй машин бол тэгэл шулуун зам дээр одоо 20 км явахаас өрцгөө. Ихэвчлэн манай сүүлийн үеийн машинуудын дээр regeneration пункт эсвэл өөр дээр коноптой энэ машин бол он залуу машинууд дээр ихэвчлэн байдаг. Гэтэл манай Монголд ихэвчлэн нэг он хуучин машинууд явдаг. Тэгээд зарим нь компьютераар regeneration хийгдэн ихэнх машин тийм юм хийгдэх боломжгүй учраас шулуун замд давхахаас өөр арга байдаг.
Түрүү энэ нөгөө яндагийн бохирдолтой холбоотой нөгөө хатуурсан хөө гэж та ярьстэй. Өмнө нэг та утсан дээрээс нэг тийм зураг харуулж ирсэн, нэг шүдэнцний мод шиг тийм хэлбэртэй хөө гараад ирсэн мэс. Тэр хаанаас тийм хөө яаж гарч ирсэн? Нэг яндан цэвэрлсэн байс та. Нэг үүс бэлгч ирсэн мэс тэ. Танаа камер. Тэгэхээр одоо нөгөө DPF-ээс хайлаад өөр төрлийн нөгөө хөөсөд аваад дараагийн шат руугаа Өөр бохирдол руу яваад очлоо гэх. Тэгэхээр үндсэндээ одоо их энгийнээр ярих юм бол бид нэр тэр катализатор гэдэг юм бохирдоход одоо им ууга цэвэрлдэг нэг юм байж болох. За тийм байл. Дараа нь сая имийг тариатай эргэлдэг нэг юм байна. За тийм. За тэгвэл энийг юу вэ? Дараагийн дугаар дээр илүү дэлгэрүүлж яриа. Одоо тэгвэл бензин систем Ингээд дуусчих болно. Ягаад тэгэхээр катализаторын бохирдлыг нэг ярьсан учраас Амттайш дараа нь үлдчих юм уу? өөрөөр яаж цэвэрлдэг манай одоо ганцхан дараагийн шат бий. Тэр нь болохоор бид нар нэг автомеханикийн үзэсгэлэнд одоо урьдчилан 18 оролцоод тэнд ингээ явж идэл одоо Европод их дэлгэрж байгаа тэр том машинуудын катализаторыг ер нь энэ DPF цэвэрлдэг тийм машин төрлүүрийн компаниуд хоёр төрлийн компани тийм тусгай машин зохион бүтээсэн байсан. Тэгээ нэг компаниас нь бид нэр бас машин аваж оруулж ирсэн. Катализатор цэвэрлдэг үйлчилгээтэй. Тэр бол яадаг вөхөр нөгөө тортогны шүүр дизелийнх нь болохоор DPF гэж нэрлэдэг байгаа. Бензин хөдөлгөөтэй машины катализатор гэж яриад байгаа. Ер нь дизелийн вертикал бэлтгэл илүү их бохирддог. Тэгээ тэр чүдэнцний мод шиг юм хаанаас гарсан бэ гэж жаргалангийн асууад байдаг. Тэр DPF цэвэрлдэг машин яаж цэвэрлдэг юм гэхээр тэр нь тусгай шингэнтэй шингэнээрээ зэнэглээ тэрэнд ус хий тэгээд тэр машин өөр дөр компьютертай эхлээд тэр нөгөө янданга одоо тортогчдыг янданга авцраад тэр машинд угсарна. Яг битүүмж одоо машинд угсарж байгаа юм шиг үндсэндээ тэр нөгөө юу руу цэвэрлдэг машинд угсрах нь шүү дээ. Тэгээд тэр машин өөр дөр шалгадаг. Тэгээд цэвэрлдэг. Тэгээд цэвэрлснээ одоо шалгадаг юм тест өөр дөр тест хийдэг, цэвэрлдэг үйлчилгээтэй юм машин байна. Энэгээр бол бас цэвэрлдэг. Энэ бол тодорхой хэмжээнд бас өртөг өндөртэй. Тэр нэг шингэнэ явуулахдаа биднэрт бүр паспортоо кодлоо явуулчихдаг учраас бид нар Монголд авцаад энийг ямар нэгэн байдлаар өөр үн тогтоох боломжгүй, өөр шингэн хэрэглэх боломжгүй учраас бид нар одоо бас тэднийхээ үнийг баримталдаг тийм машин байгаа. Тэр машин бол эхлээд яадаг вөхөр катализаторыг хийгээд машинаасаагаад эхлүүлэхэд тест хийгээд энэ тортогны шүүр тэдэн хувийн бохирдолтой байна гэдэг хэвлээд гаргаад ирэхэд принтерлээд. За тэгээ одоо энэ 80%, 90% бохирдолтой байна гэж. Тэгээд цааш нь нөгөө машин маань өөрөө үргэлжлүүлээд цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээ хийгээд дуусаад дараа нь тест хийгээд дахиад тэр нь принтерлээд гарч ирэхэд тэдэн хувь болтол цэвэрлээ. Ойролцоогоор бидний цэвэрлэгээ дээр харсан практикаас харахад бол нэг 80-90% бохирдолтой катализаторыг нэг 3-4% бохирдолтой хэмжээнд хүртэл цэвэрлдэг ийм л үзүүлэлтүүд гардгийг. Тэгээ тэр бол нөгөө манайхан яндангаа тайлж авцаа цэвэрлэхээр олон жил тайлаагүй нөгөө юм боолт нь нугардаг, тасардаг гэдэг төвхтэй юмнууд байдаг. Тэгээд ихэвчлэн дунд даврын одоо 5 тонноос дээш, 20 тонноос доош хэмжээний ачааны машины яндангуудыг бид нэр цэвэрлсэн дээр гайгүй аятах хүрдүнгүүд гарсан. Жижиг машинууд бол бас нөгөө тэр цэвэрлэх юм жоохон үнэтэй санагдаад байт юм шиг байна. Ингэж цэвэрлдэг ийм төрлийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр дизелийн түлшний систем цаашаа яваад тортогны шүүр хүртэл одоо яндангаар гартал үндсэндээ өнөөдөр хэвтүүлээ ярьчлаа гэсэн. Дараа нь ярил бас яг энэ яндангийн систем дээр бас хөөрхөн ярих юм байгаа бах шүү танд тий. Түрүүний тэр тэгээ шүдэнцэн мод юу болов? Тэгээд тэр шүдэнцний мод шиг юм гэхээр тэр дизелийн вертикал фильтр гэж юу гэдэг юм гэхээр үндсэндээ тэр урдаас орж ирж байгаа дутуу шатсан хөөд ортгийг замд нь одоо шүүж авдаг тийм шүүр байна. Керамик хэлбэртэй тэгээд тэр дотор ч бас нөгөө цагаан алтны хольцмэлцтэй гэдэг яриад л байдаг. Тэр нь ямар цачмаар ажилтгийг гэхээр урдаас ирсэн тэр нөгөө дутуу шаталтаас үүссэн юмнууд тэр дотроо одоо тодорхой хэмжээнд эсэргүүцэл үүсгээд тэр нь тодорхой хэмжээнд
мөргөж одоо тэр чанаа унж ингэж явсаар байгаад цэвэрлэх заагаар янагаар гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг л цэвэрлэхэд тэр юу байдгийг 6 талтай биш ээ 4 талтай одоо ийм сэтгч шиг юм харагдаж байгаа. Тэгээд цаашаа ингээд яхад бензин машины катализатор бол одоо яг ингээд од шиг ингээд тэр юунууд цаашаа нэвт харагддаг байхгүй. А дизелийнх бол шатлаад явцсан байдаг учраас цаашаа нэвт харагддаг. Тэгээд тэр нэг ойролцоогоор өстой бараг жүднэсний модны дайтай яваад нэг нуграач гэх юм ингээд цаашаа явж идэг. Тэр дөрвөлжин юм дотор чинь тийм хатуу хөө болцсон байгаа. Тийм. Тэгээд нөгөө цэвэрлэгээ явагдангууд нөгөө чинь нөгөө махны машины юунаас гарч байгаа юм шиг юм тийм ах гарч иж байгаа юм шиг тийм гожгор хатуу дөрвөлжин. Тийм жүднэсний мод хэвлэлцсэн юм шиг тийм гарч иж байгаа байхгүй. Тэр чинь яг нөгөө ханнаасаа салаад сулраал нөгөө өндөр даралтаар үлээхэд гарч ирж байгаа тийм л юм гэсэн үг байхгүй. Тэгээд цэвэрлдэг. Окей. Тэгэхээр түрүүн одоо DPF-ийн цөмөрөө сая салаа цаашаа бүр яндангаар гараа авчлаа. Тэгэхээр одоо буцаад нөгөө оксикат араа дамжаад бензинийхаа юмыг дуусгахоо. За тийм бензиний бос. Оксикат бол түрүүн DPF-тэй л адилхан. Гэхдээ бензинд хийдэг. Тийм оксикат бол ер нь сүүлийн үед гарч ирсэн. Оксикат давхар үйлчилгээтэй. Бас түлшний системээ цэвэрлэн, катализаторыг цэвэрлэн, бас DPF-ийг цэвэрлэн. Тийм учраас дизель хэрэгжилж болдог байхна, бензин хэрэгжилж болдог байхна. Энэ ч бүр аюу. Аль аль нь хэрэгжилж болох юм шүү дээ. Биднес ч болохоор ганцхан бензин л гэж ойлгоодсэн шүү дээ. За, бензиний чанар сайжруулагч гэж байна. За бензиний чанар сайжруулагч түрүүний дизелийн чанар сайжруулагчтай адилхан тэр алдагдсан пресат тэр одоо бензин шатгуунаас түлшнээс бензинээс алдагдсан юмнуудыг нөхөж өгнө. Тийм учраас ер нь дүүрэх болгондоо ч биш бараг л бензин хийх болгондоо хийж явал их зүгээр үрдэмтэй шүү. Тэгээд үнэн ч харьцангуй хямдхан байгаа. Энэ 17804-ийн үнэтэй байдгийн нэг нь тэр нь бараг 60 70 80 литр хүрэлцээтэй. А тэр 80 литр бензинд хүрэлцээтэйгээ заавал тэрийг хувааж хийнч гэдэг юм уу 40 литр хийдэг юм чи ингээд байх шаардлагагүй. Ер нь бол энэ түлшний системтэй холбоотой энэ бүтээгдэхүүнүүд өөрөө битүүл лацтай байдаг. Бөглөөг нь авахаар цаана уурж онгойлгодог юм лацтай байдаг. Нэг онгойлгочих юм бол маш амархан өөрөө шинж чанар алддаг учраас тэрийг онгойлгох юм бол шууд хийчих. Тэр ихтэн гэж байхгүй. 20-80 литр одоо бензин ч байдаг юм, түлшин ч байдаг юм чанар сайжруулагч хийж байгаа. Тэрийг хийхэд бол худалдаж авсан ямар ч байсан хэмжээнийхээ түлшигч байдаг юм бензиний хангалттай хэмнэн тэрийг бол баталгаатай хэлж чадна. Өөрийг нь худалдаж авсан үнийн дүнг хэмнсэн бензинээсээ гаргаад авчнаа л гэсэн тийм ээ. Гаргаж авна илүү ч үр дүнтэй. Ягаад гэвэл нэгдүгээрт чанартай бензинээр явна гэдэг нь машинда хэрэгтэй. Тэгээд мэдээж тэр чанартай юм чинь гүйцэж чадж байгаа учраас бензин шатхуунаа хэмнэн. Тэгээ яг хоо инхээр манайхан бас нэг юм байдаг л та. Хэмнэн гэхээр бүр илүү хэмнэх гэдэг хүмүүс байдаг. Энэ юу гэхээр одоо жишээлбэл энэ ийм сайн юм чинь 92-80 хийж байгаа энийг хийчихье гэж бодох хүмүүс бас байж магадгүй шүү. Би бол тэгж бод сая бол шууд тэгс тэгж багаар л тэгж бодох гэж шүү дээ. Арай болоогүй гэж. Тэгээ нэг хит хэмнэх гээд манайхаа одоо ингэдэж штэ. Би одоо мотороо задлаад бүрэн ээлж хэлэгчдэг юм уу гэж бодож байна. Тэгсэн чинь нэг юм сонсоод ирлээ. Танахаас нэг юм аавал моторлоо хийчихаар тэгээ зүгээр болчихдог гэж байна. Гүй ингээд зохицуулчлага хийдэг. Нэг юм ийгээ болдгоо юм уу гэдэг. Тийм нэг ид шидийн юм шиг ч юм уу. Нөгөө амар өндөр зардал одоо сая төгрөгийн зардал гаргах гэжсэн хүн чинь нэг 20-30 мянган төгрөгийн ч байдаг юм уу. Нэг за бүх зохицуулчлага мастер тостойгоо нийлээд нэг 200 хэдэн мянган төгрөгийн үйлчлэгээ хийх гэсэн чинь гинтх нөгөөд чи хайрын санагдаа явчихдаг усуд бас бай. Хэмнэн гэхээр бүр илүү хэмнэх гэдэг үү? За бензиний чанар сайжруулагч юм. Өмнөх дугаар дээр бас би нэг өөрөө машин дээрээ тушч үзнэ ярьсан шүү дээ. Одоо октаны тоо нэмэгдүүлэгч. Энэ нөгөө 80 92 92 95 98 Октаны тоо нэмэгдүүлэгчийг манай жолооч нар бол сайн мэднэ дээ. Ер нь хөдөө явахдаа би хөдөөнөөс бензин хийхдээ октаны тоо нэмэгдүүлэгч хийдэг гэдэг ингээд зарим нь 2-3-аар наваад машиндаа хийц явж идэг. Тэгэхээр тэр улсуудад бол одоо би өшөө юу зөвлөмөр вэ гэхээр бензиний ойлгуултай машины бол бензиний чанар сайжруулагч, дизель машинтай хүн бол дизелийн чанар сайжруулагч нэг хэдийг аваад хөдөөгөө явахдаа машиндаа нөөцтэй явж явах юм бол хааны газраас бензин авахдаа хийчихэд их зүгээр шүү л гэж зөвлөх байна. Одоо яг түрүү чи миний тоглоод ярьсан шиг
үнэхээр яг яалтчгүй бүр хөдөө суманд 92 дууссан ч үгүй юм уу те. Одоо хэрвээ ямар нэгэн шалтгаанаар яалтчгүй байдлаар 80 хийх шаардлагатай болох ч гэх юм. Ийм тохиолдолд бас давхар ашиглаж болох юм байна те. Аваа явж хахад Актаны тоо нэмэгдүүлэгч. Тий, актаны тоо нэмэгдүүлэгч. Бензиний чанар сайжруулагч гэдэг чинь тэр 92 дараа байна уу, 95 дараа байна уу, 80 дараа байна уу? Тухайн үйлдвэрлэгдсэн бензинийг нөгөө тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд тэр алдагдсан юм нөхөж өгж байгаа, шинжилж байгаа л гэж ойлгох юм. ерөөсөө зөөгөд авчирсан бензинийг тэнцээ байгаагаас нь үйлдвэрээс нь гаргаад хэрэглэж байгаа талбаас ойролцоол гэж ойлгож байна. Яг нь сая актаны тоо нэмэгдүүлэгчийг л би ихэд нэгж ойлгож ярьлаа л да. Актаны тоо нэмэгдүүлэгч ерөөсөө л холиод болиулах гэдэг. Актаны тоо ярьсан дээр нь би хэрвээ хөдөө ямар нэгэн аргагүй болох юм бол актаны тоо нэмэгдүүлэгч хийж болох юм байна гэж. Актаны хийж болно сте. Тий, айлсан болно. Окей. Тэгээд юу ярих гэж байгаад марталч байгаа. Амар маргаанд орсон яаж. Дараагийнх гэж баг бензиних ингэ болчих واخа. Танд юу вэ? Бензиний чанар сайжруулагч актаны тоо нэмэгдүүлэгч оксикат бензин систем. Яг нэг юм хуучин оны машинуудад нэг хийдэг 1000 хязгаар нэг гээд нэг нарийн үзүүтэй нөхөр байгаа. Тэр одоо бас он хуучинтай нэг 100 105 тэргээд нэг хуучин машинууд эргэлт юм шилжтэй. Та тэр талаар нэг яг бензиний чанар сайжруулагч гэдэг бүтээгдэхүүн байдгийн. Дээрх нь үед бол одоо бензинд хар тугалга заавал холдог байсан. Тэр нь ямар учиртай гэхээр одоо хар тугалга гэхээр бид нэг хатуу нөгөө металл нөгөө юуны твэгний гэдэг. твэг хийдэг ч гэдэг юм уу эсвэл аккумуляторын шондор байж байгаа хар тугалга бодоод байгаа юм. Тэгэхээр тэр хар тугалга шингэрүүсэн хэлбэртэй одоо шатхуунд хийдэг байсан юм байна л да. Тэр нь бол одоо бензин рүү тос хийгээд одоо Honda мотор ажиллуулж байгаа шиг гэдэг юм уу ажиллуулах боломжгүй. Гэтэл тодорхой хэмжээнд бензин шатхуун тэр ар ажиллаж байгаа тэр хэсэгт тослогоо зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр одоо төрш шатхууныг тодорхой хэмжээнд зөөлрүүлж нөгөө тослогоо болж өгдөг үйлчилгээтэй. Ийм хар тугалга холдог байсан юм байна. Гэтэл нөгөө хар тугалгын маань хүний биед их хортой хүнд металл гээд шатхуун толихыг дэлхийн нийтээрээ хориглосон. Энэс болоод нэг тэр тослогоо зөөлрүүлэх юм дутаад ирэхээр бас л нэг ажиллагаа доголдох нь шүү дээ. Тэгвэл тэрийг оролдог зориултаа тийм бас бензиний чанар сайжруулагч бүтээгдэхүүн байдаг. 1000 хэцүү нэг гэдэг ба шүү дээ. Чи 10 грамыг 10 литрт хийдгүү лөө. Тэ? 10 грамм. Тийм 1000 литрт 1 литрийг хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 1000 граммд 1 грамыг хийнэ гэсэн. Тий. Литрт 1 грамм, 10 литрт 10 грамм. Тэр айгүй хэмнэлттэй юм байл. Ингээд болж байна уу? Бензин. Тийм бензин шатхуун. Окей, одоо дахиад нэг асуулт. Ингэдэг штэ. Одоо нөгөө хэрэглэгчдийн байга асуудаг асуултуудаас бас төвөрлсөн. Тэрнээс асууя. Хүмүүс тэгдэг штэ өвөл гой арга зааж өгөө заа ямар гэдэг. Өвөл гадаа байгаа ёмкостой ёмкост нь гадаа байрлуулсан одоо газрын ил байрлуулсан тийм шатхан түүх станцаас бензин авч үзье. Яа гэдэг. Тэр чинь нөгөө ингээ хөлдөө зарцаад арай нэг жоохон эдлхүүн байгуулаа тэгээ орохтой их ордог байхгүй. Тэр ялгаа байд ёо. Тэр нь ч нэг газар дор болцноос газар ил байгаа ялгаа байдгүй. Том ялгаа ч нэг байхгүй. Гэхдээ яг зүгээр юу байж болох вэ гэхээр нөгөө агаарын чиг конденсацлагтаад ус болсон байдаг штэ. Тэгэхээр тэр илийн онгоцон дотор бол нөгөө ус маань хөлдчих нь штэ. Хөлдчих юм бол нөгөө юу руу шатхуун руу бас орохгүй. Тий орохгүй нь штэ. Устдаа бензин орохгүй байна штэ. Тий. Бас тийм байж болох тий. Миний яг одоо сая жаргалангийн ярьж байгаад миний зүрхний сонсч ирсэн юм юу гэхээр өвлийн нөхцөлд ч гэдэг юм. Эсвэл одоо колонкоос бензин авах та. Одоо ямар ч машин байхгүй коллектор ч бензин авлаа тийм үү? Тэгэхэд нөгөө бүр доороос одоо бензин ч ингэж гарч ирэх нь шүү дээ тийм үү? Тэгэхээр яг машин авж байгаа яг араас нь очиж авах бас илүү сайн гэдэг мэдгүй. Яг тэр нөгөө тэр л одоо сорж байгаа юм одоо дээшлсэн байх юм уу та хаашаа. Тэр дээр тийм байд. За энэ сэдвийг ер нь орхиё. Үгүй орхихгүй. Би энэ дээрээс дамжаад юу асуух гээд байна гэхэд ер нь бензинийг авах зөв цаг гэж байдаг юм уу? Эсвэл бензинийг ямар үед авбал зүгээр байдгийг. Тийм юм таны бодлоор байдгүй. Ер нь бол яг зүгээр нөгөө хариуцлага гэдэг үүднээс бензин колонкууд нөгөө миний түрүүний ярьдаг эрзэн лакны хойлц ус чиг гэдэг юмнууд бол нөгөө
юунд бензин хадгалдаг том савнд хуримтлагдах нь шүү дээ. Тэгээд ус нь хүнд учраас дороо орцсон байж байна. Нөгөө эрзэн лакны хойлч гэсэн бас тодорхой хэмжээнд өвтгөн учраас бас жоохон доошоо суусан тунсан иймэрхүү байдалтай байдаг. Гэтэл тэр багассан байгаа бензин дээр нөгөө гаднаас бензин буулгадаг шүү дээ. Өөрөөр хэлбэл орлого авах гэж ярьдаг. Яг орлого авсны дараах нь бензин шатгаа авах юм бол тэ доголдол үүсдэг энэ юм байдаг. Тухайн бензин колонк одоо энэ газрууд яг тодорхой хэмжээнд тэд нэр өргөм цэвэрлдэг л байх. Хэдэн сар болооч гэдэг юм уу? Хэд хоног болооч цэвэрлдэг тийм норм дүрмтэй байдаг. Тэргээрээ цэвэрлдэг байх. Тэгээ цэвэрлж амжаагүй байх тохиолдолд тэрэн дотор заавал тийм байгаа. Тэгэхээр тэрийг дээрээс нь орлого авч ийнгээд одоо юу гэдгийг 20 тонн 40 тонны одоо машинаар авцраад хийчих юм бол тэр дотор чинь тэр бүх божигнчих нь шүү дээ. Божигнсан үед нь очиод бензин авчих юм бол нөгөө бүх бохир юмнууд чинь банк руу ч орох нь шүү дээ. Их хэмжээгээр орно. Тийм учраас зарим колонкууд бол орлого авсан тэдэн цаг хүртэл бензин өгөхгүй гэдэг улаан тууз татсан энэ байдаг та нар анзаарсан уу? Анзаарсан. Нэг орлого авч бензин өгөхгүй л гэдэг шүү дээ. Орлого авч ийн гэдэг те. Тэр орлого авч. Сайхан орлого авсан бензин өгөхгүй гэдэг үү те. Тий, орлого авч наа л гэдэг юм авчихсан. Тэгэхээр тэрэн дээр бол колонкууд ч гэсэн хүний машиныг одоо юу яахгүй үднээс бас тийм шаардлага тавьдаг. Би бол таарлж орлого авцаа бид нэр бензин өгөхгүй. Яг зүгээр тэр чинь өөр колонкоос нь одоо энэ ингээд 2 3 колонк энэ дээр ч 92 байна, энэ дээр ч 92 байна. Энэ дээр нь машин байхгүй, энэ дээр машин ойрчилсан байж байгаа байхгүй. Тэг яагаад энээс өгөхгүй юм гэсэн. Энэ дээр орлого авцсан байж өгнө гэж байгаа. Тэгэхээр тэр улс чинь бас энийг бодоод тий сэтгэл тэр чинь зөв л байхгүй. Хэрэглэгч байгаа төлөв байна. тэгэхээр энэ цагийн ер нь ихэнх юунууд бол бензин колонкууд хараад байхад ойролцоогоор өглөө гүрэл одоо орлого авд юм шиг байгаа. Тэгэхээр өглөө эрт одоо нэг 7-8 цагаас 9 цагаас өмнө бензин авчихад бол гэмгүй орлого авдаг байх нь шүү дээ. шөнийн бензин сайхан байсан байна. Тий. Тэгээд тэрнээс хойш одоо хизээ ирж орлого авсныг мэдэхгүй. Ямар ч байсан 10 11 12 гэл ажил эхлэхээр л тэгэл нөгөө машинууд чинь түгээгээл нөгөө шөнжөнгөө яа дундарсан колонкууд явд юм шиг байна. Тэгээд тэрийг нэг багцаа авчих хэрэгтэй. Хоёр хүн ер нь нэг бил лав нэг колонкоос ч гэдэг юм уу бензин аваад хөвчдөг. Тэгэхээр тэрийг ажиглаад хэдийд орлого авч яаж нээж нэгдэг бас тэг болчвол зүгээр ихэнх бензин колонкууд өөр юм түрүүний миний хэлдэг шиг бас хэрэглэгчтэй бодоод орлого авсан божигдсон бол бас тэр талын боддог баха. Тэгэхээр тэрэн дээр бас хүн нэг юу яах та ойлгоод авчих гэмгүй. Мэдээд авах идэвхгүй юм байна. Орой нэг 8 9 10 11 болохгүй бүр шөнө мөн ч юм уу. Харихтаа ажиллаад хараад харихтаа ч юм авч ивэл зүгээр юм те. Явж. Бас сайхан мэдээл. Окей. За дараагийн асуулт ер нь энэ автомашин цаашлаад одоо бензинээр явдаг байлаа, дизелээр явдаг байна, тийм ээ. Тэгээ одоо нөгөө био түлшгээд био түлшээр явдаг, ургамлын тосоор явдаг ч гэх шиг. Тэгээ янз бүрийн л машинууд байдаг. Цаашлаад ер нь хөгжлөн чиг хандлага нь цахилгаан руу орж явах шиг байна, тийм. Одоо хайбрид машин, хосол сүүлгүүртэй энэ төр явж байна. Ер нь цаашдын хандлага энэ түлшнээсээ гараад цахилгаан руу орчиж гинөө. Энэ тохиолдолд саяны бидний ярьсан энэ бүтээгдэхүүнүүд ер нь бол цаашдаа хэрэглэгдэх хэрэггүй байгаа юу? Ер нь автомашины энэ цаашдын чиг хандлага ямар шүү байгаа гэж та төсөөлж байгаа бай. Ирээдүйн чиг хандлага яг ер нь одоо байгалиучнаа бодооч зарлын маань бодлооч гэсэн хүн төрөлхтөн айл болохоор цахилгаан автомашин руу шилжих ийм шилжилт нэлээд хуучнаад бол арай хурдцтай явж байна. Ер нь ус төрөгчийн төлш гэж их яригддаг байсан. Энэ бол хийгдэггүйш баг хийгдсэн юмнууд бас хэрэгчгэд бэрхшээл байд юм байна. Эсэргүүцлэх байд юм байна. Тэгэхээр хэдийгээр цахилгаан автомашин руу шилжлээ ч гэсэн за 100% байг 50% болтол шилжих бол энэ нэлээд хол байхаа. Энэ дор хаяж хамгийн хурдандаа 40-50 жилийн одоо хугацаа зай байх бах. Тэр болтол одоо мэдээж одоо энэ нефт үйлдвэрлэгч, нефт олборлогч гэдэг юм уу энэ улсуудын эдийн засаг яах вэ энэ чинь бас хоорондоо уялдаатай. Тэгэхээр энэ нэг хэсэгтэй л 100 жилдээ баг энэ чихтэй байх л байх. Бүр одоо нөгөө яг энэ хэвээрээ биш ч гэсэн 50% багслаач гэсэн оршиж байсаар л байх бол гэж ойлгож байгаа юм.
Гэтэ ер нь одоо мэдээж тэр цахилгаан автомашин руу шилжиж байна. Энэ юмнуудад ч гэсэн одоо энэ манай үйлдвэрлэгч Германы компани бид нар ч гэсэн бас дараагийн юм руу бас шилжиж энэ юмд ямар бүтээгдэхүүн юу хэрэглэх болох нь бид нар бас хамтдаа хөгжинө гэж ойлгож байгаа. Одоо кинон дэр гардаг шүү дээ. Магадгүй одоо 100 жилийн дараа ихтэл нисдэг машинууд гэх. Тэгвэл бас янз явах. Тэгээд бас яг саяны хэлдэг нөгөө эсэргүүцлэх байд юм байна гэдгийг хувийн зүгээс хэлэхэд яг нөгөө ноён Tesla энэ гарч ирээд нөхөрөл цахилгааныг бараг өнгөө энэ болгодог ч юм уу тиймэрхүү туршилт хийжсэн гэж номх шиг мэрдэг те. Таны түрүүний хэлдгээр 18 онд автомеханика үзэсгэлэн дээр очиход аль 1890-д оны үед бараг 1900 оны их үед үйлдвэрлэлсэн цахилгаан автомашин ч зогсож явах шиг те. Тиймэрхүү юм тэгэхээр аль хэдийн хийгдсэн мөртлөө батарейны асуудал шийдэгдэг ч юм уу эсвэл үйлдвэрийн дамжлагын асуудал шийдэгдэг явсаар гоод өдий хүрч л байх шиг байна. Тийм ээ. Цаанаас бас нөгөө уламжлагдсан эдийн засаг тэрийг бүр зогсоогоод одоо нефтийг огт үнгүүч гэдэг юм уу нүүрсийг огт үнгүү болгоо хийчвэл бас ямар үр дагаварч байх юм. Хичнээн компани тамп буурах юм бэлээ ч гэдэг юм уу хэд хүн ажилгүй болох юм бэлээ. Зүгээр байгаль эколого эдийн засгаа бодвол одоо өнөө маргааш хөл шууд 100% шилжчихвэл сайхан л хэрэг. Гэхдээ тэр бол нөгөө тухайн түүхэн үйл явц учраас тодорхой хэмжээнд байх бах. Цаг хугацаа шаардлагатай. За тэгэхээр өнөөдөр бид одоо автомашины бензин, дизель, одоо газ ингээд энэ түлшний системийн бохирдол юунаас болж бий болдгийг, энийг ер нь хэрхэн цэвэрлэдгийг, хэрхэн одоо энэс гарах одоо үр дагавар нөлөөнүүдийн талаар бол нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас хүргэлээ. Энэ бас бид нар сая одоо бүр нэг бүрчлэн энэ бүтээгдэхүүн бодисуудыг бас ингэж задлж яриад байдаг нь энэ бүхэн та бүхний одоо жолооч нарын хэрэглээ хэрэгцээ тэр дундаа одоо эдийн засаг машины одоо автомашины бүрэн бүтэн байдал одоо тэр удаан эдлэгээ гэх мэтлэн олон зүйлд одоо хэрэг болгол мэдээллүүдийг бид бас өгөөд байгаа гэж ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр яг ингээд нэг сэдвэр нь бариад явахаар их аятайх юм. Тэрнэрүүгээ тэндээс нэг халихааргүй цаашдаа ингээд яг сэдвээ бариад явдаг нь бас их зөв юм байна л гэж үзэж байна. Тэгээд цаашдаа бид дараагийн дугаараар катализатор түрүүн бас нэг жоох ярьж байгаа зогссон. Автомотроп энтергээд тэгээд хөргөлтийн систем гэх мэтлэн системээр нь ярьцгаана. Бидэнтэй хамт байгаарай. За мөн та бүхэн сэтгэл буюу коммент бидний подкастын доор илгээгээрэй. Мөн асуултууд асууж болно. Та бүхний асуусан асуултуудад бид бас дараагийнхаа дугаараар мэдээж эргүүлээд дэлгэрэнгүй хариултыг өгөөд байнгын холбоотой байна гэж хэлэх байна. Өнөөдрийн подкаст хэрэгтэй мэдээллүүдийг та бүхэнд өгж чадсан болов уу гэж бодож байна. Дараагийн подкастаар игээд олцгаая те. За баярлалаа. Баярлалаа.